За яа ажа морин барчгүй ингээ чөлдрөөс. За одоо имэйлдэж унаад адундаа гараад өрдөж өгөө. Тэглээ. Аа. Өөрөө бодлоо ингээд ганцгаачтай даа хүмүүс. Чөдрийг ер нь ганцгаалтаа ингэж гурав талын хаанаас ингээд хааныхаа алгыг урагш нь харуулаад ингэж ганцгалж явах ёстой юм. ингэж ганцгалтай юм даа. Ингээд энэ нэмэлтийн арлаа гүрэлтэн ингээд хөндлөн тохотог тэр тэгэж ер нь болохгүй юу? Чөдрийг энэ унжуулаад явж явах юу? өөрөнд унжуулж ганцгалтай юм шүү дээ. Ингээд ганцгалтай юм шүү дээ. Аа зөв. Ингээд ганцгалтай тэгээд болоо. Энэ чөдрөө хоёр ингэж За ингээд чиний 25-ны энэ бэлэг цайхан өдөр өмнө говьгийн Боёо сумын адуучин аймгийн алдар туяач авраг адуучин Цэрэнбэл ажаагийн та ирээд энэ хүн нэвтрүүлгээ бэлдэж байна. За ажаа минь ингээд сайхан үйлжицгөөж байна уу? Би ингээд сайн уу? сайхан үйлцгэж байна уу? За тэгээд Сүрэг мэнд сайхан үйлчж байна. Тэ сайхан үйлчж байна. Идрээсийн үетэй эхэлчихсэн. Тэгээд жавар сөрөөд адууга хариулаад адууга маллаад явж байна. Үрэн байна. Үрэн байна. Жонтой сайхан үйлчж байна. Хүмүүතරган сайхан үйлчж байна. Монсоргонтой сайн байна. Монсоргонтой сайн байна. Сайхан дулаахан сайхан өвж. Сайхан өвл байна. Баянаатай тэр үеэс явж байгаа гэхэд сайхан л байх юм доо. Сайхан жил гарч байгаа хоо. За миний өнөөдрийн ажаагаа зорж ирсэн гол зорилго маань одоо ажаагаа ингээд эдийн сайхан өндөр наслаад энэ адуу гэдэг буянтай амтны хажууд энийг адууг маллаад ингэж сайхан морин дэл дээр эдийн өндөр урт насалж адуучин хүний ид тавыг гайхуулахыг л зорж одоо ажаатайгаа адуу маллаж байсан дурсамжийг нь ярилцгаар морь унаж байсан. Тэгээд мөн наадмын морь унж байсан дурсамжуудыг нь ярилцгаар ирлээ. Ерөнхийдөө одоо ажаач хэдэн оны ямар жил төрсөн хүн бэ? Би одоо 32 3 онд л төрсөн юм шиг байна. Зөв. Тэгээ ер нь тэрнээс хойш л одоо өөдөө хүртэл одоо адуу маллал адууга хараал явж байна да. Адуучин. За 32 3 онд төрсөн гэхээр 32 3 онд л төрсөн юм байна. Нохой жилтэй. Тийм байна. Одоо ч тэгэхээр 95 насыг л зооглоо явж байна. Тэр жил байгаа юм байна. За тэгэхээр ер нь бол та чинь одоо тухайн үеийн хүүхдүүд бол нэг 2 3 настай. За нэг 2 настайтай баг аав ээжийнхээ араар морин дээр сунтаал зурч байсан. Тэр чи одоо баг нэг 92 3 жил одоо морины нуруунд дээр явж гэнэ гэж болохоор байна уу? Тэгж байна. Ер нь анх наадмын морь хэдийн үед унж эхэлсэн? Наадмын ч одоо нэг 5 6 настайгаас л унсан байна. Зөв. Тий. За таны нэг түүхийг архиваас олж авлаа. 1938 оны наадамд Өмнө Говьгийн Боёо сумын адуучид за бөхчүүд их өргөн бүрэлдэхүүнтэй Өмнө Говьгийн наадамд очиж оролцсон юм байна. За тэгсэн. Тэгэхэд та тухайн үед 1938 он гэдэг чи одоо нэг 5 настай 6 настай орчихсон байна. Их насны морь унаад төрүүлж байсан юм байна. Тухайн наадамд Боёо сумын Булгаар хуруу Гомбод орж гэж хүн төрүүлж бас аймгийн Арслан цал болдог. Тийм хүн байсан. За мөн Боёо сумын Соёолон морь их насны морь 2 төрүүлж. Азраг 2 азраг аман хөөзөө айргийн 3 харуулдаж ийм түүхтэй байсан юм байна. Тэр морь унж уралдаж байсан түүхээс нэг хуваалцаач та. Шинжиж авсан морь гэсэн тийм ээ. Шанхаараа одоо ханжээрийн чин гэдэг хүнээс авсан хурдан хайр мөр байсан юм аа. Тэрнийг унаж аймгийн наадамд төрүүлж байсан юм аа. Зөв. Анх одоо татагшаа гарч морь унж уралдаал. Тэгээ төрүүлж байсан юм аа. Тэгээ манай ах 2 өдөө мөрцөө явсан байна. Тэгээ наашаа өөрийнхөө суманд ирж бас буцхатаа наадаад наадам дээрээ тэнд манай 2 мөр ам хузуу нэгэн төрөө авч байсан юм да. Тэгээд аймагт төрүүлсэн морин
хоёр цаар чатаа хүмүүс. Аймагт нөгөө ухаамэр хэрмэр хэрэгтэй шүү дээ. Ухаамэрэн Төрүүл гэж. сумаханаад төрүүл гэдэг ингээд аймаг төрөөс хээрмөр Аймаг амаа. Аймаг жоохон татвар зам тэрмэрэн би унаад мөн хоёр цаар цугай. Нэг хүний хүүхдээ нөгөө бүдүүмээр оноосон байсан. Тэр хүүхдээ төрүүлүүлээд манай ах тэгээд саахан одоо ухаамэрэн төрүүлүүлчихээ гэж байсан. Хоёр мөр төрүүлж ирээд. Тэр жил байсан түүхтэй юм да. 56 онд нэгдэл байгуулагдаад говийн хөгжил нэгдэл манай сумгай. Говийн хөгжлийн зуанзарагч даргатай 37 өрх айл нэгдэл анх говийн хөгжил нэгдлийг байгуулж байсан юм аа. Нэгдэл тал Нэгдлийн ядуу. нэгдэл ядуу 36 жил болсон юм байна. Үйлдвэрийн даалгаврын цаг тухайдны саал сүү хөвөр хэлтас бүх юм гүйцэж явсан. 57 онд байгаа залуучуудын анх дүүгээр зөвлөгөө гэж хотод нэг болсон юм. Аймагаас 4 үйл яваад тэр залуучуудын анх дугаар зөвлөгөөнд Адуучтаан төлөөлөө. адуучид дандаа адууч бусад жамарч мал суулаас байсан. 3 хүү нэг хүүхэн. Надтай 3 хүү. Энэ баруун хойд талын сумтууд манай аймагаас Аймагаас. анх дугаар залуучуудын зөвлөгөө гэж хотод ухраал болсон. Түүнд нэг 4 үйл яваад ирсэнтэй. Тэгэл тасралтгүй маллсаар байгаа одоо нэгдэл тартлал адуу яг маллсан да. Тэгэл 600 гадаадуу 50 сар байгаа. Тэгэл мөн суургаж хүүхэд өгсөөл зэрэгт яваад тэгээ сургууль цэрэг адуунаас хөнгөлж шилжүүлсээр байгаад нэг 300 гаруй адуу тайл байсан да. Тэгэж байгаа нэгдэл тартал маллаж байгаа хойцол гарсан да адуу. Адуугаан тараагаал хагас энэ өөрөө авсан. 5-6 айл төгсөн байна лээ адуугаан. 300 гаруй адуугаан тэгээд Гадагшаан сумдууд руу болон өөрийнхөө сумд бас морь урж бас сайхан урагдуулж байсан. явж байсан. Нэгдэл дээрс мөр үеч төрөө сайг төрөө авчил байсан. Сүгөө явж байсан. Цэцэд явсан. Аймаг сумдаа явж байсан. Хамбогдод ч бас нэг очиж ил байсан. Явж ил байсан байгаа. Сэдис азар хүдүү настай л очсон байх та. Догоогийн хэр гэж нэр азраг байсан. Тэр төрүүлсэн цэцэд. Өөрөө нэг унаж бас төрүүлсэн гэдэг цэцэд бас морь унаж. Дагоогийн хэрийг цэцэд унж төрүүлгэж байсан. Тэ? Тэгс юм уу? Би Оюуж очоод төрүүлсэн. Унсан хүүхдүүд ноогоо гэсэн биз дээ тийм ээ. Харин ямар хүүхэд байна. Ноогоо төрүүлсэн гэж өөрөө ярьж байсан. Тэгсэн. Тэгээ би хэр азарга Ноовч багтаа манай харих байдаг л хүүхэд байсан. Ноовч тийм байсан. Манайхаас морь унаад явдаг байсан. Би бас нэг хүүхдээ эмээл өгсөн байгаа ноовч. Тэгээ морь унаад явдаг байсан. Адуу малж явах та. Туурт бас тэ. Маань тэд нэг адуу туусан төрвөл 360 адуу туусаа. Маань тэд туугаад тэгээ 3 уул яваасаа бүрэн бүтэн сайхан аваач тушаагаа тэгээ мал тэр чинь 24 цаг малын хийж авдаг байсан тэгэхэд чинь. Тэгэхээр сайн цустай адуугийн чи богоноор оросроо ачиж тэр адуугаан ачуулчихад муу цусныхын авч үлдээд үлдэж байгаа хар өнөнд өгнөгөөл тэнд хоригдлуудад хүлээлгээд өгч байсан байгаа юм биднээс. Фермд. Морьтой явах одоо тэгэл морин нэг морь дээр бөхтөөгөө ачаал. Тэ биднээс тэр морь тэмээ мал гэж яваа. Ирэх очихгүй морин бөхтөө. Нэг майхан сайхан тийм авч яваагүй. Морин бөхтөөдлөл ой зур идэх хөөх юм аа нэг галлаа цайцнаа дуусахын тулд идэл тийм л. Хэр хоноол гадаа хоноол. Хэр гадаа хоноол тэгээд айл тааруулаар згараал тэгээд дамжаал. Явчихсан. Тэгээд сөөний 4 хүн чинь сөөнд 2-2-ороо гараа татгаа манчдаг байсан. Нэг сар гараа яваад ирж байсан. Замдаан бас идээшлүүлээ тарах хүчийг авахгуулаад явна. Тэгээд нэг шахахгүй. Энтэй шаачаа. Баатар. Думагийн Баатар хан төмөр самийн хорлоо. Бид дөрөв явсан ба. Тэгээд адууд шагаад ирж байсан. Эмнэг хангаал адууг сурах гэдэг нь ямар арга ивэр Көтөмөр сургадаг вэ? эвэр болдог. Морь хуулдаг бай. Бодоо шавхарчдаг бай. Морь мал хүзүүл нь яд хэд хоног хөтөлж шөдрөлж
тийм сайхан хөдөлгөөн сургаад хазаармаа хөдөлгөөн хазаар хийгээд 2 3 сайхан хөдөлж байгаа. Тэгээд мордч унцдаг бүр хуулдаг унтдаг байсан юм аа би. Мой болголдог. Ер нь аавар гавь. Тэг хэвээр сайхан унцдаг байсан юм аа би. Тэгээд нэгдэл дээр мэлээл мөр сургаж унж байсан. Нэгдэл байх. Манай ачаач одоо бас л том ойд их одтой. Сумын 50 жил өрөндөөгөө төрүүлгээд сумын 90 жил төрөөж байгаа. нэгдэл байхад би нэгдэл дээр нэг газар 2 да 3 адуу төрүүлэх гэсэн юм байгаа юм аа. За айрг болоосаа. Нэгдлийг адуунаас үргээс уйж. Нэгдлийнхээ нэрийг гаргаж 2 дааг нэг газар төрүүлэх гэсэн юм байгаа юм аа. Гой хөвжил нэгдэлд. 83 оны тооллогохгүй адуу тооллого. Тэгэхэд 502 адуу одгийн мөрийн дээр тоолж байсан байх. Тэгэхэд ер нь хамгийн дээд нэлээ олон болж байсан. Тэгэл хуугаа энэ төд шилжүүлээ тийм ээ. Тий. 512 адуу тоолж өгөх юм гээд би тэгэхэд очсон байсан. Тоолж тэгэл тоолоод атаргацаар тоолж гаргаад. Миний одоо гайгүй байдаг ч одоо ер нь морь унаж өссөний хэлээ ах гэж санд юм да. Би гайгүй байдаг ч ер нь. Таймх татад сурсангүй, ари хууд сурсангүй. Тэгээ морь унсаар явал одоо яг мал сасаар байгаа одоо өдөг болж байна да.